За GCI Монгол байгууллагын бүтэн жилийн үйл ажиллагаанд одоо маш чухал, ер нь бол хамгийн чухал бас байр суурийг эзэлдэг нэг томоохон арга хэмжээ бол үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит Актем болдог. Энэ жил үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит 15 дугаар Актемийг GC Progress албан маань зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд одоо GC дөрвөн үндсэн хөгжлийн боломж олгодог гэдэг. Тэгэхээр энэ дөрвөн үндсэн боломжийн нэг болох одоо бизнес хөгжлийн боломжийг тусгасан энэ чиглэл рүү хандсан сайхан Актем болох гэж байгаа юм. Энэхүү байгууллагын хамгийн үнэт, хамгийн зөв зүйл нь юу гэхээр залуучууд хамтдаа хийнгээ суралцдаг нэг сайхан зүй тогтол нь бол үнэхээр үнэт зүйл болж чаддаг гэж би боддог. За тэгээд энэ удаагийн Актемийн онцлог бол одоо GCI Progress-ийн зохион байгуулах орноос өрж авчирж байгаа GCI Германы бизнес сургалтыг одоо ахлах сурагчаар бол олон жил ажилласан ийм профессорыг авчирж байгаа. Тэгээ энэ хүн бол өнөөдөр сургалт явуулахаас гадна одоо эдгээр арга барил мэдлэг одоо энэ онлыг хэрхэн одоо хэрэгжүүлэх үү гэдэг одоо тэр метод, аргачлал, зааварчилгааг бүрэн одоо ингэж бас сургах, энэ хоёр өдрийн турш бас дадлагжуулах, за улмаар одоо залуучтай нийлж кейс ажиллах, воркшоп хийх ийм сонирхолтой хэлбэрээр ингэ явж байгаа юм байна. Тэгэхээр энэ боломжийг алдлуугаар гишүүд та бүхэн үндэсний ерөнхийлөгчийн Актем заавал оролцоорой. Би ч гэсэн бас оролцох болно. Хувь хүний хөгжил гэдэг ойлголт бол нийгмийг хөгжүүлэх боломжийг олгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийгмийн гишүүд хүн болгон хувь хүний хувьд хөгжижээвэл нийгэм тэр аяараа зөв болж чадна гэж би боддог. За ингээд одоо нийт GCI-ийн залуучууд энэ жилийн одоо тухайн жилийн хамгийн одоо сайхан болдог арга хэмжээ болох одоо GCI Монголын үндэсний ерөнхийлөгчийн Актемд идэвхтэй оролцоогоороо ингээд бүгдээрээ тэнд уулзцгаая.